сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Кизуна боловсролын төвийн онлайн маркетингийн албанаас цуврал болгоо та бүхэндээ хүргэнэ гэж ярьсан байгаа. Японд сурч ажиллах, амьдрах, аялах хүсэл сонирхолтой хүмүүстэй зориулаад төрөл бүрийн сонирхолтой мэдээллүүдийг хүргэж яхаар амласан. Энэ удаагийн маань дугаараар миний номын дүү болох Ган Туяагаа урьж оролцуулаад байна. Урилгыг маань хүлээж аваад оролцохоор ирсэн Ган Туяатай маш их баярлалаа. За тэгээд Ган маань өөрийгөө товчхон хэлцүүлсэн. За тэгье. За миний нэрийг Ган Туяа гэдэг. Тэгээд Японд ирээд 2014 он гэж бараг 6 жил болох гэж байна. Тэгээд анх сургуулаар иржсэн. Тэгээд 4 жил сургууль сураад тэгээд жил хагасны өмнөөс ажилд ороод компани Японы компани шаин болж ороод тэгээд бараг жил хагас бараг 2 жил болох гэж байна. Тэгээд урьж оруулсанд баярлалаа. Маш их баярлалаа. За Гана маань Японы ямар компанид ажиллаж байгаа вэ? Манай компани болохоор SoftBank гэдэг нэртэй. Тэгээд үүрэн телефоны оператор компани ахгүй юу? Японы тийм томоохон тийм нэг оператор компаниудын нэг нь гэсэн үг байхгүй юу? AU, Docomo, SoftBank гэдэг 3 том компани гэдэг. Тэгээд тэрний нэг нь SoftBank гэдэг нэртэй компани байгаа. Ерөөсөө утасны 3 том компани гэдэг юм байна шүү дээ, тийм ээ? Тийм мэдээж юу одоо хүн компаниуд тэгээ жижигхэн компаниуд бас маш их байгаа. Тэгээд яг хүмүүс амир хэрэгэлдэг одоо гадаад хүмүүс гэсэн хэрэгэлдэг 3 том компани байдаг. Тэрний нэг нь SoftBank гэдэг нэртэй компани. За их чинь тэгээд чиний одоо яг ажиллаж байгаа ажилтай чинь холбоотой хоёр асуулт асууя гэж бодож байгаа юу? За тийм утасны үүрэн телефоны компанид ажиллаж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр одоо манай сүүлийн үед манай монголчууд маань залуучууд хүмүүс маань ихэнхдээ Японд сурыг, ажиллая, амьдрий бас ер нь богино хугацааны аяллаар ч гэсэн их явдаг болчиход байгаа. Төлөвлөлтөд зорчтой болсон. Тэгэхээр тэнд очиод мэдээж хэрэг утас гэдэг юм шиг шаардлагатай дотооддоо Японд утасаар ярих шаардлага үүсдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ялангуяа богино хугацаагаар аяллаар явж байгаа нэг 14-өөс 3 сарын хугацаатай ч юм уу ингээд аяллаар явж байгаа улсууд танахаас утас авах боломж байдаг үү? Авахар бол ямар журмаар яаж авдаг юм бэ? Аяллаар ирж байгаа хүмүүсийн хувьд болохоор богино хугацаагаар ирж байгаа хүмүүсийн хувьд болохоор яг утасны компаниас яг гэрээ хийгээд утас авах гэхээр ер нь бол боломжгүй. Яг тэгэхээр нэг Японд ирээд утас авахын тулд хэрэгтэй бичиг бүрдүүлэх материал гэж байдаг байхгүй юу? Тэрэн дотор нь Японд оршин суух тодорхойлолт гэдэг одоо Zairo card гэдэг байхгүй хэрэгтэй. Тэгэхээр мэдээж аяллаар ирж байгаа хүмүүс тийм карт байхгүй болохоор утасны компаниас шууд очиод утас авах гэсэн ойлголт юм хэд байхгүй. Харин одоо дөнгөж ирээд одоо онгоцны буудлын дээрээс ч юм уу тийм нэг сар хэрэглэнэ гэсэн тийм одоо Wi-Fi акцедэр авч болт юм байлээ. Бас нөгөө одоо юм цалхаан барааны одоо би ч гэдэг дотор ажиллаж байхгүй цалхаан барааны тийм төв юу юм бэлтгэлүүрээд байхгүй. тэрэн дотор болохоор 7 хоног хэрэглэх эсвэл 14 хоног хэрэглэх 3-7 эсвэл сар ч юм хэрэглэх гэсэн ийм баг SIM картыг зөвхөн одоо Японд байж хугацаанд хэрэглэх юм тэр байх хугацаанд тааруулаад тийм одоо зөвхөн багц тийм SIM карт аваад яг мэдээж өөрөө утастай ирэх хэрэгтэй шүү дээ. Тэр утсандаа хийгээд тэгээд Японд хэрэглэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр одоо жишээлх юм бол Монголд би одоо Samsung ч гэх юм уу, iPhone ч гэх юм уу усууд ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр утасаа авч очингуудаа Японоос SIM карт, Японд дугаар аваад хийчих болох юм гэсэн үг тийм ээ. Тийм. Тэгээд мэдээж яг миний хариуцж байгаа утасны компани болохоор яг тэр нөгөө дугаар SIM карт тэр нөгөө багцны яг хэд үнийг нь бол мэдэхгүй. Яг одоо нэг ажиллаж байгаа тэгээ дэлгүүр дотор тийм байдаг болохоор prepaid card гэдэг нэртэй SIM картууд тэрийг аваад хэрэглээд тийм гадаад хүмүүс орж ирээд аваад байгаа харагдчихэдэг. Тэгээ бас нөгөө онгоцны бодлоос авдаг гэж сонссон. Тийм болохоор ерөнхийдөө бол тийм Монголоос утас аваад ирсэн зүгээр гэж бодож байна. Хэрэглэж байгаа утсаа. Мэдээж SIM карт унших одоо нэг SIM free гэдэг шүү дээ тийм. SIM карт уншихаар тийм SIM free болгоод аваад ирвэл хэрэглэх боломжтой гэсэн. Тэгээ бас Wi-Fi байх юм бол нөгөө Wi-Fi урд уцаалах юм тэр чинь хэрэглээд байж болно гэсэн байхгүй. За ойлголоо. За тэгвэл ер нь аяллаар явж байгаа хүмүүсийн хувьд бол юм байна шүү дээ тийм. Ер нь бол төр SIM зэглэж авч ирэх хэрэг. Ер нь манай монголчууд ихэнхдээ Япон руу Япон хэлний сургуульд тийм ээ Япон хэл сурахаар жилийн хугацаатай сурахаар хвчлээ явдаг шүү дээ.
Тийм хүмүүсийн хувьд авах боломж хэрэг юм бол. Ерөнхийдөө нөгөө нэг сүүлийн үед болохоор тийм жил хагас биш юу лээ. Хагас жилээр ингээс виз айгу багаар ингээс сунгагдаад явд юм байлээ. Тэгээд тэр нөгөө авах боломж нь мэдээж боломжтой нөгөө тийм нөгөө заа юу карт байгаа юм чи. Тэгээд тэр нь хамгийн гол нь хугацаа нь ингээд нөгөө тухайн компаниас шалтгаалаад тэр заа юу картын үлдсэн одоо Японд хэр хугацаагаар амьдрах юм бэ гэдгийг хараад мэдэн штэ тий. Тэрнээсээ шалтгаалаад тэр компанийн шалгуур нь байдаг байхгүй тухайн компани. Жишээлбэл ер нь бол хамгийн түрүүнд бол тэр нөгөө заа юу карт хэрэгтэй болно. Тэгээд дээрэс нь Японд ирэнгүүтээ мэдээж нөгөө гэрээ ежантай сар болгон нөгөө Монголд чинь юу лээ нэгж аваад ингээд хийгээд байдаг штэ. Тийм биш болохоор энэ болохоор нөгөө үндсэн төлбөрөөр сар болгон төлж явах хэрэгтэй учраас тэр авсан компанид. Тийм болохоор юу тэр одоо банкны мэдээлэл гэдэг нь шүү дээ тий. Заавал хэрэгтэй болох учраас шууд хурц ирээд тэр өдөр хугацаа өмнөх жоохон боломжгүй. Ирээд картаа нээлгээд тэгээд тэр картаа авч очиод заа юу картаа хамт очиод буцаа гэсэн байхгүй. Ер нь бол 6 сараас дээш хугацаагаар заа юу картаа буцаах боломжтой гэсэн байхгүй. Тэр очиод бол утас авъя гэж байгаа хүн бол ер нь эхлээд 1-2 өдөртөө бол тулгамдах нь шүү дээ тий. Ер нь авч чадахгүй юм байна. Тий. Ер нь бол тийм. Тэгээд юу яаж байгаа юм чинь шууд нөгөө нэг утас бол болно шүү дээ. Утасаа зөвхөн худалдаж авдаг ч юм болно. Тэгээд нөгөө зөвхөн утас байгаад хэрэглэх боломжгүй шүү дээ тий. Дугаар хэрэгтэй. Тэр дугаараа авахын тулд заавалчгүй тийм гэрээ хийж авахгүй тийм болохоор утас авах боломжтой хамгийн гол нь хурц ирэнгүүтээ шууд авах гэх юм бол боломжгүй. Тэр нөгөө нэг банкны картын нийлэх мэдээж багтаа 2-7 хоногоос арцуулдаг баг шүү. Тийм болохоор хурц ирээд хамгийн түрүүнд нөгөө банкны картаа захиалаад дэвтэрч байж болно шүү дээ. Захиалаад тэр банкны карт дэвтэр авсан байх хэвээр. Эсвэл нөгөө Монголд байдаг одоо кредит карт гэдэг юм шиг шүү дээ. Зээлийн карт тэр нь болохоор олон улсын карт авах юм бол шууд авчраад тэрийг хэрэглээд авчиж болно гэсэн үг байхгүй. Тийм болохоор ирээд шууд ус хэрэгтэй юм бол кредит карт авчирсан зүгээр. Тийм тийм кредит картаагаа ер нь явж ийлэх зүгээр юм байна шүү дээ. Тийм. MasterCard, Visa card зүгээр байдаг шүү дээ тий. Олон улсад хэрэглэх боломжтой картууд ер нь удаа хэрэглэж байна. Тэгээд бас нөгөө маш чухал зүйл гэх юм бол нөгөө оюутнууд ч айгүй нөгөө жоох хүүхдүүд 20-оос доош насны тий. Яг 18 нас дэш тийм ээ. 18-аас 23-4 насны залуучууд. Тэгэхээр нөгөө тэгээд нөгөө 20 хүрээг бол Японд ч нөгөө сейжин гэдэг нөгөө 20 нас хүрч ийш нөгөө насанд хүрч байгаа шүү дээ. Тэнгүүд 18 дэ оюутнууд бас ирсэн байдгийн шүү дээ. Тэгээд 19 настай хүүхдүүд өөрийнхөө нэр дээр гэрээ хийж авч чадахгүй гэсэн байхгүй юу? Яг тийм тасны хүрээг болохоор. Тийм болохоор юу яа батлан дагч гэдэг хэрэгтэй. Тэгээд батлан дагч нь болохоор мэдээж заавал аав ээж ах дүүнэр гэхгүйгээр одоо Японд байгаа ангийнхан багш нь ч юм уу эсвэл одоо дээд курсын оюутнууд байж юм уу. Одоо нөгөө 18-тай хүүхэд маань Японы хэлний сургуульд очлоо гэж бодоход тэр сургуулийнх нь одоо симпайн дээд курсынх нь оюутан ч юм уу зөвхөн зааж байгаа Япон багш нь ч юм уу менежерүүд нь тийм заавч биш болно. Тэгээ мэдээж тэр хүнтэйгээ цуг хурц ирээд авах хэрэгтэй гэсэн байхгүй. Тийм болохоор нөгөө нэг ер нь хурц ирээд шууд одоо маргаашаас нүс цэрэглээд тэглэнгээ тэгэхээр ер нь бол жоохон хэцүү байна. Тийм байна тий. Багштай болоод нэлээ хэсэг хугацаа өнгөрнө. Тийм одоо багшаагаа батлан дагч болгоод хугацааг ингээд сургуультаа орсон басныгаа дараагаар ч юм уу болно гэсэн байхгүй. Тэгээ манай нөгөө Монгол Япон хоёрын чинь нэг онцлог Япончуудын маань онцлог тал нь болохоор Япон орнд чинь залуучууд нь 20 нас гарахлаэр насан турлээ гэж тийм ээ насан туршны баяр тэмдэглэдэг боломжтой шүү дээ. Тэгэхээр манай Монголчууд сэж шиг гэдэг юм ээ. Манай монголчин бол 16 нас үрээд ирэх юм шиг авчдаг тий. Тэгээ 18 нас үрээд ер нь бол насан турлээ гэж үзэж өөрөө бие дагаад үчигдэх тийм ээ банкар өгөх мөнгөчлөх боломжтой байдаг. Япон болохоор тэрэн дээрээ жоохон ялгаа зөрүү гарах юм биш үү? Тийм 20 нас хүрээг бол өөрийнхөө нэр дээр утас гэлтгүй ер нь гэрээ хийх зүйлийг 20-оос дээш насны тийм ямар нэг банктай гэрээ хийдэг ч юм уу тийм ээ утас аваад гэрээ хийдэг ч юм уу. Тиймэрхүү асуудал банкны дэвтэр бол өөрийнхөө нэр дээр авч болно шүү дээ. За. Тийм асуудал тийм ээ. За тэгэхээр ер нь бол бас нэг Япон руу явдаг вариант нь болохоор ихэнхдээ нөгөө мастерж явдаг тий бакалаврт явдаг нөгөө сургуулийн үндсэн оюутан болоод явдаг шүү дээ.
Тийм оюутнуудын хувьд утас авахд төдий шинтэйгээр амархан хялбархан байх уу? Ер нь ямар ялгаа вэ? Ерөнхийдөө тэр нэг оюутан гэдэг Японы сургууль оюутан байна. Эсвэл их сургууль бакалавр доктор одоо юу гэх юм мастер гэдгээс шалтгаалсан биш тэр сайн миний хэлдэг визний хугацаа болон тэр банкны карт чухал байхгүй юу? Тийм. Тэгээ бас нөгөө насанд хүрсэн байна уу юу? Батандаа хэрэгтэй юу хэрэггүй юу гэдэг. Яг тэрнээс нөгөө ажиллаж ирсэн байсан одоо сургуулаа хийсэн мэт яа хамаагүй гэсэн байхгүй юу? Тийм. Тэгэхээр ер нь ингээд утас авъя гэж бодоход Токиод очлоо гэж бодоход ч юм уу одоо танаа софт банкыг ер нь аль ч газар хаанч дорхноо олох их ойрхон банк газартаа ер нь ойрхон байх болцоотой гэсэн үг тийм. Яаж ингэ руу болоод аваад харьцах боломжтой гэсэн үг үү? Ер нь зөвхөн манай компани гэлтүү одоо EU документ нууцны компаниуд аюу эсбэг байгаа. Тийм болохоор шууд ганцаараа ер нь бол одоо Японд жоохон юу ч юм уу ганцаараа гэл хаамаагүй тэр одоо нэг газар байгаа усны компанид очиод авах гэхээс илүүтэйгээр Тимпаясаа ч юм уу эсвэл энд одоо усны компанид ажиллаж байгаа монгол хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсээс зөвлөгөө аваад тэгээд хэрэгтэй зүйлээ ихэд асуугаад очиод авсан дээр очиж очиод шууд нэг компанид очиод мэдээ хаа сайгүй байгаа учраас очиод одоо өөрөө бичиг баримт бүрэн байх юм авах боломжтой. Мэдээж Япон хүмүүс авах юм бол одоо юу гэдэг нь тухайн хүнийхээ одоо нөгөө үнэтэй ч юм уу тэр компанийхаа нөгөө борлуулалт байгаа шүү дээ. Тэгээд үнэтэй ямар ч хамаагүй тийм нэг одоо план байгаа шүү дээ. Тэг мэдхгүй юм чинь тэгээд зөвлөснийхэн дагуу авчих болохоор тийм болохоор монголоор тийм монгол хүмүүсээс зөвлөгөө аваад авсан дээр байх гэж байна. Тийм тий. Одоо авсан усуд чинь хэлний хувьд ч гэсэн нэлээд болгоомжтой болохоор одоо нэг үе бодох юм бол харьцангуй одоо асуугаа зөвлөө суглаад явах их сайхан цаг үе болж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр Үгүй бол асуугаад зөвлөж явах хэрэгтэй юм биш үү? Залуучуудаа, оюутнуудаа шууд ирээд одоо нэг уцаав чадахгүй одоо магадгүй сар болох тохиолдол байгаа гэж байна шүү дээ. Тийм болохоор нөгөө нэг Монголд байгаа уцаа ер нь аваад ирсэн дээр гэж бодож байна. Уц сэргэж одоо мэдээж Монголч сэргэж байгаа шүү дээ, тийм болохоор нөгөө сим фри болгоод зөвхөн уцаа авчираад тэгээд энд ирээд нөгөө нийтийн Wi-Fi гэж байгаа шүү дээ, тийм болохоор тийм нөгөө Wi-Fi-тай газар хэрэглэх боломжтой байдаг байхгүй утсаа. Тийм болохоор уцаа ер нь хамгийн түрүү хүч ирээ шууд уцаа авахээс илүү Монголд байж байгаа уцаа аваад ирсэн дээр авах гэж бодож байна. Тийм шүү, тийм ээ. Монголд байгаа уцаа аваад ирчих юм бол тийм бол боломжтой байна шүү. Тэгээ Facebook гэж юу одоо юу Line юу Sky тэгээ гэрийнхэнтэйгээ холбогдоод авах боломжтой гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ер нь Япон дотроо барьдаг сим бол авах зайлшгүй шаардлага бол баг нэг та тийм ээ. Мэдээж ажилд болох юм чинь нэг заавал хэрэгтэй. Хэцүү байх юм бол жоохон хэцүү ч юм биш. Тэгээ Wi-Fi тэгээ зөвхөн Wi-Fi-тай газар байгаад байна гэж байхгүй мэдээж Wi-Fi бүх газар байхгүй шүү дээ тийм болохоор одоо сургуульд одоо энд ирээд цагийн ажил хийж штэ тийм болохоор цагийн ажил хийх үед нь ч гэсэндээ нэг ажлын газар авсныхаа дугаар муурыг хэлэх хэрэгтэй учраас ер нь бол усны дугаар заавал хэрэгтэй гэсэн учраас ер нь бол ирээд ажиллаж амьдраад моёдлаар ирсэн байсан ч гэсэн заавал усны дугаар хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тийм ээ. Тэгээд юу яа одоо ингээд ирээд шууд одоо бүх юм бэлэн болчихлоо гэж байна шүү дээ. Ерөнхийдөө хэрэгтэй зүйлс юм бол одоо гадаад паспорт байгаа шүү дээ бидний хэлж шүү дээ. Тийм тэр гадаад паспорт тэгээд юу заиро карт гэдэг одоо сая оршуулсан хүнэмжлэг. Тэгээд банкны мэдээлэл одоо банкны кредит карт ч юм уу эсвэл кэш карт гэд энэ гурван зүйл заавал хэрэгтэй. Тэгээд заавал хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Зээлэр авах юм бол усны төлбөр ороод ерөнхийдөө дунджаар нэг 10,000 гэсэн үг шүү дээ. 10,000 сар одоо төлж явах болно. Тийм болохоор хэрвээ тэрнээс хямдхан хэрэглэх юм бол юу яа өөрөөхөө барьж ирсэн утсандаа ч юм уу эсвэл эндээс зөвхөн одоо хямдхан утас аваад шууд худалдаад аваад шүү дээ. Хямдхан одоо iPhone 6 ч юм уу 7 8 ч юм уу аваад тэнд нэг сая нэг охин компани байдаг ч хэлсэн шүү дээ. Тэгээд тэр компаниудаас жижиг компаниудаас араад төлбөрийнх нь одоо нэг багцсан хямдхан байдаг байхгүй юу? Тэндээс авах юм бол арай хямдхан гэсэн үг байхгүй юу? UQ, Y-Mobile гэх нэг олон компани байна. Тэндээс аваад тэгээд сар болгоны төлбөрийг хямдхан төлөв явуулж бодож байна. Сүүлийн үе одоо шинэ одоо утас авах хүсэлтэй хүмүүс байна. Дата ихтэй утас авах шаардлагатай тэгж хүсэж байгаа ч хүн байна. Эсвэл нээж дата багтай ер нь дотоо ихээр мессеж үчин ч гэх юм уу тийм ээ. Тэгээд өөрсдийнхөө хүсэл шаардлагандаас тохируулаад
Ер нь манай Монголд байдаг компаниудтай л нөхцөлүүд нь бас төслүүдүүл байх нь шүү дээ. Монгол ч гэсэн яг зөвхөн ялгаанууд байдаг шүү дээ. Тэгээд дата ихтэй юм бол манай компани одоо тэр нэг том 3 компанийхаа дотор хамгийн дата өндөр 50 гига гэдэг байхгүй багцсан. Тэгээд 50 гигийнхаа дээрээс нь одоо нөгөө интернет одоо SNS бүгдээрээ тэр нөгөө 50 гигагасаа ингээд хорогдохгүйгаа. Ер нь бол интернет хязгааргүй гэсэн баг заахгүй. Тийм болохоор заавал давхар тийм одоо халаасны Wi-Fi ч юм уу авах шаардлагагүй. Зүгээр юм байна болсоо. За ойлгож явлаа. Зөндөө сайхан мэдээллүүд өгсөн. Анадаа маш их баярлалаа. Игчин ч гэсэн бас мэдгүй баг анхудаага сонсож байгаа зүйлс хүртэл зөндөө байна. Тэгээд энтэсээ дараа чи би ч гэсэн хэрэгцээ явахаар болох юм бол одоо аяллаар ч юм уу явахаар болох юм бол онгоцны буудлын дээрээс шууд түр хугацаа хэрэгж болохоор зээлийн тийм учраас юм тохиолдснууд түр аваад заагаад өгч болох юм байна гэдэг одоо мэдээллийг хүртэл ингээд авлаа шүү дээ. Маш их баярлалаа. Тэгвэл дараагийн мэдээллүүдээр наач гэсэн оролцоод үнтэй гоё сайн мэдээллүүд өгнө байхаа гэж найдаж байна. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Бид хоёрын ярилцлагыг үзсэн та бүхэндээ маш баярлалаа. Тэгээд дараа дахин уулзцаая. Баярлалаа.